За сайн байцгаана уу? За сайн уу юу байна да? За хэдүүн ярьсан Taking Charge of Your Fertility номныхоо 2 дугаар хэсгийг ярья. Түрүүн бичлэг хийгээд оруулсан чинь микрофоны асуудал байсан учраас дахиад бичлэг хийлээ. Эмэгтэйчүүдэд бас хэрэгтэй учраас ирээдүйд сонссон ч гэсэн ингээд асуудалтай байвал айгу төвхтэй авах гэж бодоод шинээр бичлэг хийлээ. За Taking Charge of Fertility сүүлийн ном одоо партнер дээр ярьснаар бол хамгийн ихний аргыг нь хэдүүлээ ярьсан тийм өндөгний цагаан шиг хэмжээтэй одоо бүтрээний шингэн байвал өндгөн эс хагарж байна гэж үзсэн. За одоо 2 дугаар арга нь болохоор cervical position буюу савны байршлаар умаан байршлаар одоо мэдэх арга байдаг. Умаан байрлалаар мэднэ гэсэн үг. Энэ нь болохоор сарын тэмдгийн дараа умаа одоо доор байрлалтай байна, хатуу байна. За тэгээд хаалттай, савны амсар хаалттай ийм байрлалтай байдаг. Үүний дараа эстроген даавар өсөх үед, овуляц явагдаж эхлэх үед болохоор сав умаа дээшээгээ өргөгдөж дээшээ байрлалтай болдог. Тэгээд хүрээд үзэхэд ийм зөөлхөн чихтэй болдог гэсэн. За ингээд овуляц явагдсны дараа эргээд доошилдог. Энэ нь одоо нэг сарын тэмдгээс өмнө 7-оос 10 хоногийн өмнө бууж ирдэг гэсэн. Ерөнхийдөө овуляц явагдаад нэг ойролцоогоор 4 ч юм уу 5 хоног дээр ийм зөөлөн байралтай байна гэсэн. Энэ нь болохоор жирэмсэхэд ингээд бэлтэж байна гэсэн тийм одоо биеийн төхөө өгч байна гэсэн үг юм л да. Хар ухаанаар бодоход бол ингээд нэг доор байвал илүү хурдан эр бүлгээсээ хүлээж авах юм шиг санагддаг байхгүй. Тэгсэн чинь би нөгөө нэг удаа эмэгтэйчүүдийн эмчтэй үзүүлсэн чинь чиний умаа айгу доор юм байна. Одоо ингээ хэрвээ чи жирэмслэх юм бол баг чиний хувьд бол тэр ингээ гайхамшиг шүү, миракл шүү энэ гэсэн юм яриад би айгу гайхчихсан байхгүй. Доор байх тусмаа л илүү хурдан болмоор юм да гэд бодчихсон чинь одоо яг энэ номныхоор болохоор угаасаа дээшлэх ёстой юм байна л да тий. Тэгээ ер нь жирэмсний хугацаанд умаа сав ийм дээр барилттай байдаг. Ерөөсө жирэмслээ төрөн төртлөө тийм байдаг. Тэгэхээр төрөж эхлэх үед бид нөгөө нэг умаа хүзүү богиносоод савны амсар нэгдлээ гэдэг юм чи дотор үслэг хараад хийдэж штэ тий. Тэр болохоор ингээд төрөхөд бэлтэж байна гэсэн үг байхгүй. За хугацаанд болоогүй байхад одоо доошилсан байвал хэтрийн дэглэм бариарай гэд аль эсвэл зарим эмэгтэйчүүдийг бол бүр төртөл нь ингээд оёж тогтоох тийм тохиолдолч бас байдаг байхгүй. Тэгэхээр умаа олсон байгаа юм байна тий. Тий үргэлж юм одоо үргэлж бишээ одоо жирэмсэн хугацаанд дээр байх хэрэгтэй гэсэн үг. За яаж энэ умаан байрлалыг савны байрлалыг мэдэх вэ гэвэл нэгдүгээрт бол гараа маш сайн угааж ирсэн байх хэрэгтэй. За тэгээд бидээ эвтэйхэн байдлаар доошоо сууна. Ерөнхийдөө тампон хийх юм уу аль эсвэл нөгөө сарын тэмдгийн аяг ингээд хийдэг эмэгтэйчүүд бол сайн мэднэ. Яг тийм байдлаар явган суугаад хийвэл илүү сайн мэдрэгдэнэ. Одоо зүгээр 0 дээр суухаар ингээд сайн мэддэггүй доошоогоо явган суух юм бол савны амсар чинь ингээд сайн мэдэгднэ гэсэн гарамт чинь хүрэгдээд. За ингэхэд одоо нэг хатуу байх юм бол хамраны үзүүрт хүрч байгаа юм шиг тийм хатуу мэдэгднэ гэсэн үг. Эхлээд хамрынхаа үзүүртээр хүрэхээр юм хуурай хатуу байгаа штэ тий. Тэр бол одоо яг сарын тэмдгийн дараа юм уу сарын тэмдгийн өмнөх үеүдээ тийм байна гэсэн. За овуляц явагдсан үед тийм нэлээд зөөлөвтөр болно гэдээ ойлгочих бол. За энэ бол эхлээд байнга ингэж биеэ шалгаж байгаа хүн бол жирэмсэн босон хэсгээ яг энэ савны байрлалаар бас мэдэж болно. Өөрөөр хэлбэл амжилттай үр тогтсон байвал савчин яг тэр дээр байрлалтай зөөлөн чихтэй хിവэрэ байсаар л байна гэсэн үг. Одоо сарын тэмдэг 90 эртэл амжилттай үр тогтоогүй байвал нэг сарын тэмдэг ирэхээс 7-аас 10 хоногийн өмнө бууж ирдэг гэсэн шүү дээ тий. Тэгээ эргээ хатуу тийм хаалттай болно гэж ярьсан. Тэгэхээр тэрийг бол жирэмсний хамгийн ихний байдлыг бас энэ умаан байрлалаар мэдэх боломжтой. Туршлагатай эмчнэр бол ингэж мэддэг. Аль эсвэл одоо энэ гадны хүүхнүүд бол өөрсдөө энэ нөгөө фэм буюу fertility awareness method гэдэг энэ 3 аргыг мэддэг бүсгүүчүүд бол бас нэлээд эрт өөрсдөө мэдсэн байдаг. Хамар шиг зөөлөрхөөр урал шиг гэж ойлгоцоход баг болох юм байна тий.
Яг тэгж ойлгож болно. За Тийм. 3 дугаар харга нь болохоор BBT буюу basal body temperature гэдэг биеийн дулааныг үзэх арга байдаг. За энийг яаж үзэх вэ гэвэл нэгдүгээрт одоо хөдөлгөөн хийхээс өмнө өглөө дөнгөж сэрээд нүдээ нээнгүүтээ орноосоо босоод ус мус уугаад 0 ороод бие засахаас өмнө ерөөсөө нүдээ нээгээл биеийн температураа үзэх ёстой. Тэрийг тэмдэглэх ёстой гэсэн. За хамгийн үнэн гардаг биеийн температур бол аманд хийдэг одоо амдаа зуудаг юм биеийн температур мэдрэх аль эсвэл шулуун гэцээр үзэх энэ хоёр бол хамгийн үнэн одоо биеийн температурыг мэдж байна гэж үзнэ. Бид нар нэг зайнаас үздэг шүү дээ ковидын одоо тухаараа үздэг сугандаа хавчуулдаг эдгээр бол яг боддоор үздэгвэ гэж энэ номдор заасан байдаг. За энэ basal body temperature болохоор яаж ийм өөрчлөлттэй байдаг вэ гэхээр follicle phase буюу овуляц явагдахаас өмнөх одоо өндгийн боловсрох үед биеийн температурын дулаан багавтар байдаг. 36.1-ээс 36.4 ч юм уу нэг иймэрхүү хооронд хэлбэлзээд явж байна. Энэ бол хэлбэлзэлтэй байна гэсэн. За овуляц яг явагдсан үед биеийн температур гинт огцон буурдаг яг тэр өдрөө. Одоо 36.1 байдаг бол 36, 35.9 энэ рүү одоо гинт огцон буурна. За овуляц явагдаад өндгөөс гадагсны дараа энэ биеийн температур огцон өснө. Нэг л өдөр болох юм байна. Тэгээ буурж байгаа нь. Буурж байгаа нь тийм нэг л өдөр болно. Энэ гэхдээ яг буурж байгаа нь бол заримдаа мэддэхгүй яа. Тэгэхээр биеийн температур дээшээ доош одоо хэлбэлзэл яваад байна. Энэ нэг 6 сарын туршид ч юм уу танад манад төрөхгүйгээр тийм ээ биеийн температур яг хэвээ ингээд байгаад өөрөө мэдж байгаа үед бол буурж байгааг нь оншилж болно. Хамгийн ихний тохиолдолд бол энэ овуляц энэ өдөр явж байна гэдэг мэдэх аргагүй. Харин овуляц явагдаад өндгөөс гадагсны дараа бол биеийн температур огцом ихсдэг. Энэ бол огцом ихээр бүр халуурч байгаа юм шиг мэдээж хэрэгжихгүй шүү дээ тийм ээ. 36.4-өөс 37-гийн хооронд биеийн температур өсдөг. За энэ бол өндгөөс хагарчлаа гэсэн баталгаа болж өгдөг гэсэн. Хэрвээ ингээд сарын тэмдэг 90 эртлээд баг зэргийн юм өндөр байсаар байгаад ирнэ гэсэн. За хэрвээ биеийн температураа ингээд үзсэн чинь ерөөсөө биеийн температур ч огцом ихсэхгүй ингээд баг байсаар байгаа сарын тэмдэг гэрчих юм бол яаж ийнэ гэхээр өндгөөс чи хагарахгүй байна гэсэн. 36.1-ээс 4-тэйгөө байсаар байжгаад биений юм ирчих юм бол юм хагарахгүй байгаа юм байна шүү дээ тий. Өндгөөс хагарахгүй байна. Хичнээн өндөгний цагаан ялгарсан ч гэсэн одоо хичнээн одоо нөгөө юу чин умаа чин дээр байрлалтай байсан ч гэсэн энэ биеийн температур чинь ингээ өөрчлөгдөхгүй байгаад байх юм бол нэг бол чи буруу үзчихнэ гэсэн. Одоо яг шулуун гэцээрээ үзэхгүй ч юм уу тий юм байна гэсэн. Нэг бол ерөөсөө өндгөөс чи хагарахгүй байна гэсэн. За юу нь болохоор хэрвээ одоо жирэмсэн болсон байх юм бол биеийн температур энэ овуляцийн дараагийн үеэс бага зэрэг өндөр байдаг. 37.2 ч юм уу 37.5. Гэтэ арай халуурж байгаа хэмжээний биш те. Тэгээ би чинь ингээд дүүгээд нэлээд халуун болчдөг. Ер нь зарим эмэгтэйчүүд хэлдэг штэ. Би жирэмсэн болчоод ингээд би халуун дүүгээд байна гэд ярьдаг те. Тэр бол бас үнэн байх магадaltaй. Үнэхээр өөрийгөө ингээд сайн мэддэг хүн бол миний бие халуун дүүгээд байна гэхээр жирийн сарын тэмдгийн өмнөх тийм биеийн температур ихсгээс чүд их болдог байхгүй юу. Тэгэхээр яг ингээд жимслэхэд оролцож байгаа эмэгтэйчүүд түрүүн бол нөгөө нэг савныхаа байрлалаар жимслэлээ мэдэж болно гэсэн тийм ээ. Хоёрдугаарт бол энэ биеийн температураас жирэмслээ одоо зураас гарахаас өмнө бас мэдэх боломжтой. Биеийн температур ч өсөөл байна гэсэн үг байхгүй юу? Ер нь халуун шатаал байна гэсэн үг. За ийм 3 арга байна. Энэ 3 аргыг гурвангаар нь үзэх ёстой. Зөвхөн одоо нөгөө cervical muscles-аас үзэж болохгүй. За бие ингэж мэдрэгч байгаа тохиолдолд дунджаар 3-аас 6 сар эсрэлтгүй энэ 3-ыг үзсний дараа хүн өөрийнхөө биеийг танилцаад одоо аль нэгээр нь үзээд явж явах боломжтой болно гэсэн. За хамгийн амархан арга бол мэдээж хэрэг бидний партнер дээр ярьсан cervical mucus буюу одоо өтрээний шингэнээр мэдэх боломжтой. Тэр одоо шээснийхаа дараа тий бицснийхаа дараа бид нар нойлын цасаар арчхаар нөгөө өндөгний цагаан шиг ялгарч байна уу, хуурай байна уу, чихтэй байна уу гэдгийг мэдээд авах боломжтой тий.
юуны энэ биеийн температур болоод байрлал үүсэх бол жоохон ажиллагаатай. Гэхдээ энэ ном дээр дурснаар заавал энэ гурван юуг үзчихэж биеийн одоо эрүүл байгаагаа мэднэ гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр жирэмслэхээс одоо бэлдэж байгаа хүүхнүүд эхний ээлжинд энийгээр нэг 3 сар өөрийгөө үзээд за миний өндгөөс хагарч байна уу, хагарахгүй байна уу тэрийг мэдчих хэрэгтэй гэсэн үг. За юуны одоо энэ аргуудаар үзснээр өөрийгөө ер нь өвчнөөс өршлөн сэргийлэх бүрэн боломжтой болно гэсэн үг. Байн ингээ үзээд байхаар өвтрээний шингэн чинь ингээд үнэртэй, жоохон өнгөтэй, шаргал туяатай яг хэвийн одоо нөгөө нэг байх ёстой прогестерон даавар өсөх үед гардаг шиг тийм цагаан биш, тэрнээс их хэмжээний эсвэл ногоон өнгөтэй тийм хэвийн бус шингэн гарах юм бол эртхэн очиод эмчид үзүүлчихвэл хүндрэхээс өмнө өвчнөө бид нар эмч мэдээд аавна гэсэн үг. За өвчин байж бол мөөгөнцөр байж болно, эсвэл нөгөө ашигтай бактери нь багасаад ашиггүй бактери нь ихссэн байж болно. Эсвэл бэлгийн замын хавдур төвчин авсан байж болно. Энэ болгоныг бид нар өвтрээнийхээ шингэнээр мэдэж болно. За энэ өвтрээний шингэнээ ажилтгүй хүмүүс бол тэгэл жоохон яваад байх магадaltaй байхгүй яа. Тэгэхээр зарим нэгэн бие бэлгийн замын халдвар төвчин бол ерөөсөө эмэгтэй хүн шинж тэмдэг илэрхгүйгээр ингээд айгүй удаан байх магадaltaй. Тавтаа гайг байх юм бол яваад байх магадaltaй байхгүй нэг 2-3 сар. Тийм бол одоо умаа хүндий ч өөрөө үрвсээ дараагийн жирэмслэх процесс нь садаа болох учраас яг энийгээ шалгадаг хүн бол хамгийн түрүүнд өөрийгөө оншилчиж болно. Тэгээд гүйж очиод мазак өгд юм уу те PCR өгд юм уу өөрийгөө мэдчиж болно гэсэн. Хоёрдугаарт одоо энэ өндгөн нис маань хагарж гэнэ үү хагарахгүй байна уу гэдгийг бид нэр эхогоор харах боломжтой. Савны хар зузаарч энэ өндгөөс боломжтой нэг. Тэгээ байнга эход одоо энэ бол бүтэн сарын хугацаанд дор хаяж нэг 5-6 удаа эход хянуулж иж үзэх байхгүй. Тэгэхээр тэгэх боломжгүй эмэгтэйчүүд байвал яг энэ аргаар өөртөө эхний ээлжинд оншилчиж болно гэсэн үг. За энэ номон дээр хөвгт мөхтэй бол бас гарч орж гүгээд байх зав байхгүй л тий. Тийм энэ ч бас юу штэ яхад үзүүлэгч үнэтэй штэ тийм ээ. Тэгээд ялангуяа сард 6-аас 7 удаа үзүүлээд дөнгөж одоо жирэмсгээр оролцож байгаа ямар ч асуудалгүй хүн бол дахин тэгэж яхад үзүүлээд байх боломж болцооч байхгүй байдаг байхгүй. Тэгэхээр өөрөө энийг ихний ээлжинд үзчихэд бол боломжтой. За энэ номноор бичснээр жирэмснээс хамгаалах юм гормоны юмуд болохоор энэ тайм буюу fertility awareness методод маш сөргөөр нөлөөлдөг. Яагаад вэ гэхээр тэрний өвтрээний чихшлийг байхгүй болгочдөг гэж үздэг. Одоо бид нар нөгөө өндөгний цагаанаараа өөрийгөө шинжих нь боломжгүй болчихж штэ тий. Тийм боломжгүй болчихж байна гэсэн. Энэ ямар юмнуудын тухай ярьж байгаа вэ гэхээр нэгдүгээрт болохоор сарын одоо нөгөө нэг дааврын юмнууд байдаг тийм ээ жирэмснээс хамгаалах сарын хугацаанд уугаад ингээ явдаг юм. Энэ бол өвтрээний шингэнийг мэдэх ямарч боломжгүй болон дараа нь уусны дараа бол би ингээд хэвийн хэмжээнд ажилталтаа бас нэг 3-6 сар шаардлагатай эмзэг эмэгтэйчүүд удаан хугацаанд одоо гормоны хэрэглэсэн эмэгтэйчүүд бол хэвийн хэмжээнд очлоо бараг жилийн хугацаа шаарддаг. Тэгэхээр жирэмсний эмийн дараа шууд ингээд жирэмслэх бас боломжгүй байдаг гэж яриад байдаг чинь юм үнэлэлтэй гэсэн. За хоёрдугаар болохоор жирэмслэж байгаа эмэгтэйчүүдэд болохоор өндгөн нисийг одоо овуляц хийхэд тусалдаг. Өндгөн нисийг одоо томруулдаг коломид гэдэг имийг санал болгодог. За энэ имийг бол заавал эмчийн хяналтандор уух хэрэгтэй байдаг. Би одоо зүгээр үзүүлээд ингээд хүүхдээ болох гээд явж явах үед л зүгээр ингээд санал болгочтой. За сарын тэмдэг ирсний 3 дахь хоногоос энэ юм уугаарай гэд санал болгожсэн тохиол надад байгаа байхгүй. Тэгээд ягаад ийм хүчтэй юм шууд ингээд санал болгоод дараа нэмчийн хяналтанд орохгүйгээр би ингээд ууж байгаа юм болоо. Гэт би энэ номны тухай мэдлэгтэй байсан учраас кломид гэдэг юм миний биеийг яаж нөлөөлөхийг мэддэг байсан учраас би тэр юмыг уугаагүй л дээ. Гэхдээ зарим нэгэн эмчнэр бол шууд тэгээ санал болгочтой. Яг хурдан жирэмслүүлэх гээл тэгж байгаа хэл та. Гэхдээ кломид гэдэг юм чинь одоо өндөгчний үйл ажиллагааг дэмжиж ингээд өндгийн эсийг олноор нь боловсруулж байгаа боловч нэг сул тал нь бол өтрээ юм хуурайшилтай болох сайд эффекттэй байдаг. Тэгээ маш хүчтэй юм учраас одоо дараагийн сар нь
дипломын дуугаа зогсоолоо гэхэд дараагийн сарын тэмдэг хэвийн болоод энэ бүх дааврууд хэвийн хэмжээнд ажилталтаа бас хугацаа ортгоо гэсэн. Тэгэхээр иймэрхүү юмнууд дууссан бол хэвийн хэмжээнд очихлоо хэсэг хугацаа хэрэгтэй шүү гэдгийг анхаараарай. Тэгэж тэгээ гормоны юмнууд чинь бас нөгөө таргалууш турах мурах сэтгэл санаанд хүртэл айгүй нөлөөлдөг гэдээ ярьдаг шүү дээ. Тий. Тий. За тэгээд энэ ямыг сонирхож байгаа хүмүүс Amazon дээр байрлаж байгаа таад e-book-ээр татаад Kindle дээр ингээд аваад унших бүрэн боломжтой шүү. Энд дээр айгүй олон тохиолдлуудыг жишээ олгож оруулсан. Энэ өөрөө эмэгтэйчүүдтэй ажилладаг хүн учраас ингээд миний одоо энэ сар биеийн температур өссөн хэрнээс үндгээс ялгараагүй байна. Эсвэл ингээд өндөгний цагаан ялгарсан хэрнээс ингэсэн гэдэг ийм олон ийм тохиолдлуудыг яриад тэрний хариултыг нь бичсэн байдаг. Тэр болгоныг ярих аргагүй учраас яг нарийн энэ юугаа мэдхийг хүсвэл энэ номыг та хэд өөртөө татаад аваад уншичаарай. Би бас яг мэрэгжлийн бас тэр болгон дээр зөвлөгөө өгөх боломжгүй. Яг ерөнхийдөө ийм процессор бидний сарын тэмдэг өгдөм байх шүү. Жирэмслэхэд иймэрхүү процесс явагдсан байх шүү гэдэг л ийм одоо номноос уншсан мэдлэгээ танилцуулж байгаа шүү. За тэгээд жирэмслэхээр одоо бэлтэж байгаа эмэгтэйчүүд маань энэ гурван аргаас гадна овуляцийн тестийг үзэх хэрэгтэй. Овуляцийн тестийг одоо Эйлиш даавар гэдэг юм өсөөд оргилдоо хүрээд оргилдоо хүрэх үед үндгээс хагардаг. Тэгээд эргээд Эйлиш даавар буудаг гэж ярьжсэн. Тэгээ Эйлиш даавар болохоор хүний биед угаасаа байж идэг даавар. Тийм болохоор жирийн үед үцхэд ингээд нэг бүдэг зураас нэг тод зураас гарах хэрэгтэй. Тэгээс зүгээр ингээ нөгөө жирэмсний тест шиг зөвхөн нэг зураас гарахгүй гэсэн. Байнга л юм хоёр зураас гарна. Яг үндгээс боловсрохын өмнө нэг 24 цаг юм уу 12 цагийн хугацаанд эхний одоо индикатор зураас нь яг хойдлоготойгоо адилхан тод болох юм уу аль эсвэл хойдхоосоо ч илүү тод болсон үед за Эйлиш даавар чинь нэлээд өсөөд одоо би нэг 24-с 48 цагийн дотор миний үндгээс саарах гэж байна гэж ойлгож болно. Эйлиш энэ даавар үүсдэг тест чинь хизээч тодорхой байгаад байвал юу гэсэн үг вэ? Гэвэл нэгдүгээр чиний тест мэдрэг чанар чинь муу байж болно. Эсвэл ерөөсөө өндөн эс чинь Эйлиш даавар чинь хангалттай түвшинд оргилдоо хүрэхгүй үндгээс чинь бас хагарахгүй байна гэж ойлгож болно. За энэ бол Эйлиш дааврын овуляцийн тест гадуур жоох үнэтэй байдаг. Гэтэ одоо гаднаас захиалвал яг нөгөө жирэмсний тест шиг аюу хямдхан ирдэг тийм зөндөө боломжууд байд юм байлээ. Тэгэхээр яг жирэмслэе гэж оролдож байгаа бүсгүүчүүд энэ гурван аргаас гадна овуляцийн тестээр ингээд үзвэл нэг дор хаяж 3-аас 4 сар оролдоод жирэмсэн болох магадaltaй. Амжилттай жирэмсэн болох магадaltaй бие чинь ингээд бэлтгэгдсэн байгаа бол ямар ч асуудалгүй те дааврын юм хэлбэлзэлд орохгүй өндгөөс чинь ялгарч ивэл хагас жилийн дотор бол жирэмслэх бүрэн магадaltaй яг хизээ үндгээс ялгарч байгааг мэдж байгаа юм чинь тийм ээ. Дааврын хэлбэлцэлтэй байх юм бол эмчэд очих хэрэгтэй. Тэгэхээр одоо бүр ингээ удаагаад 2-3 жил ч юм уу жил ингээд өөртөө оролцохоос өмнө хэрвээ энэ гурван аргаар үзээд хэлбэлцэлтэй асуудалтай байна гэвэл эртэн одоо эмэгтэйчүүдийн эмч, өргөдлийн эмч те ийм тусгай одоо эмнэлгүүд бас байгаа шүү дээ тийм ээ. Тэр эмнэлгүүдээр очиод эмчийн заавар дээр эхоны хяналттай, эмийн хяналттай, эсвэл тарианы сонголттой гор жирэмсэлж болно гэсэн. За энэ жирэмслэх явцад одоо жирэмслэхээс өмнө өгөх ёстой зайлшгүй юм шинжилгээнүүд байдаг. Энэ бүхэн чинь одоо зөвхөн ганцхан энэ 4 даавраас гадна бамбаан даавартай маш их холбоотой байдаг. Бамбаа чинь хэвийн байхгүй бол дотоод шүүрэл чинь хэвийн явагдахгүй бол бидний сарын тэмдэг шууд нөлөөлдөг. Үндгээс одоо хагарах уу юу энтэй шууд холбоотой байдаг гэсэн. За ямар бамбаан шинжилгээнүүд өгөх вэ гэхээр T3, T4, FT3, FT4, TSH, anti-TPO гэсэн ийм одоо бамбаан шинжилгээнүүдийг бүгднийг нөхөх ёстой. Зөвхөн нэгийг нь өгч болохгүй. Одоо зарим эмчнэр зөвлөдөг л дөө TSH, F3, F4-ийг нь л өгч гэдэг юм уу те. Иймэрхүү байх юм бол яг бүрэн оншилж чадахгүй. Нэгэн тал одоо өөрийгөө бүрэн оншлуулъя гэж байгаа хүн бол энэ бүх шинжилгээнүүдийг өгөөд зүгээр байх юм бол асуудалгүй те. Жижиг хэмжээний асуудалтай байвал эртхэн одоо
бамбаан эм ууж болно, йод хэрглэж болно тий. Тухайн эмч чи өөрөө зөвлөө шүү дээ. Мгм. Бамбаа илүү дутагдлуулаас хамаарат Мгм. эм зөвлөхөд одоо энэ жирэмслэх процесс чинь хэвэн явагдана гэсэн. За Мгм. бамбаан дутагдалт бол бид нар мэдхгүйгээр айгүй хурдан орсон байдаг. Ялангуяа төрсөн хөхүүл байсан одоо 1-2 удаа төрсэн эмэгтэйчүүд бол бамбаан ийм өөрчлөлтөнд орох маш их магадaltaй. Яагаад тэгэхээр бид нар чинь нөгөө далайтай ус биш учраас йодын Мгм. хэрэглээ маш бага. Йод бид Аха. нар ер нь бол жирийн амьдралд хоолноосоо ерөөсөө авдаггүй. Өмнө Аха. нь бол яг йодтой давсыг ингээд сурчилдаг байхад давснаас бид нар йод авчдаг байсан бол одоо сүүлийн жилүүдэд йодтой давс муу гэд ингээ хэрэглэгээ ерөөсөө болчихж байгаа шүү дээ. Мгм. Тэгэхээр йодын нэмэлт бид нар ерөөсөө ямар ч бэлтгэл авахгүй байжгаад хөхүүлээд бүхний сүгээрээ йодоо алдаад жирэмсний үедээ хүүхдрээ ингээд йодоо алдаад Мгм. байхаар бид нар бамбаа өөрчлөлтөнд орох маш магадaltaй. Мгм. Тэгэхээр заавал төрснийхөө дараа одоо бамбаа шинжилгээ өгөөрэй. Аха. Жирэмсэн үедээ бас бамбаа шинжилгээ өгөөрэй. Яагаад гэвэл манай улсын эмнэлгүүдийн одоо хяналтанд бамбаан ийм даврын Аха. үздэггүй. Яг Аха. хувийн эмнэлгүүд одоо интермед 3 гар гэх мэт эмнэлгүүд бол бамбааг үздэгдэлтэй жирэмсний хяналтанд байхдаа үзээрэй гэд ингээд зөвлөдөг. Гэтэл энэ бамбаа хэлбэлцэлтэйгээ мэдхгүй явж байгаа жирэмсэлсэн байвал жирэмсний дунд саруудад хүүхэд гинт амьгүй болох тийм эрсдлүүд Аха. байдаг байхгүй юу. Аха. Тийм болохоор энийг эмчээсээ яг зөвлөгөө аваад цэцний шинжилгээ жирэмсэн үедээ өгөх хэрэгтэй. За жирэмсэн үедээ бамбаа чинь хэлбэлцэлтэй байсан бол төрсний дараа заавал дахин давтаж өгөх хэрэгтэй. Аха. Ийм байдаг. Мөн жирэмснийхаа витаминыг үзэх үедээ йод агуулсан байна уу гэдгийг харах хэрэгтэй. Одоо түгээмэл хэрэгдэг жирэмсний нэг витамин дээр бол йодын агуулмж ерөөсөө байдаггүй. Тэгэхээр жирэмсэн үедээ бид нар йодын нэмэгдэлтэй тийм прентал заавал уух хэрэгтэй байдаг шүү. За хоёрдугаар сахарын шинжилгээ өгөх хэрэгтэй жирэмслэж байгаа эмэгтэйчүүд. Яагаад тэгэхээр сахарын одоо өөрчлөлттэй чихрийн шижингийн 1-2 дугаар одоо хэв шинжтэй эмэгтэйчүүд бол өндгөн эс чинь бол хэвийн ажиллахгүй байх магадлал тун өндөр. Яагаад тэгэхээр сахар чинь ингээ өсөж буураад энэ сахарын хэлбэлзэл чинь өөрөө энэ гормоны хэлбэлзлийг дагуулдаг учраас өндгөн эс ингээд хэвийн энэ дөрвөн гормон чинь хэлбэлцэхгүй харахгүйгээр ингээд яваад байх боломжтой. За жирэмсэн үедээ бас сахараа хянуулах хэрэгтэй. Жирэмсний үед сахарын одоо ачаалттай ийм шинжилгээг өгөх хэрэгтэй. Сахарын 3 сарын дунджийг бол жирэмслэхээс өмнө өгөх хэрэгтэй. Эдгээр шинжилгээний заавал өгөөд мэдсэн байх хэрэгтэй. За би сахаргүй байна гэвэл жирэмслэлтэнд бэлтгэхэд илүү таны бие амар болох нь шүү дээ. Ямар учир нь мэддэхгүйгээр ингээд жирэмслэхгүй байна гэд яваад байвал магадгүй бамбаа ээж болно, магадгүй сахар байж болно те. Эдгээр зүйлсүүд нөлөөлж иж болох байхгүй юу? Мөн жирэмсний дараа би ингээд даавар өөрчлөгдөх үед гинт жирэмсэн үеийн сахартай болцсон байвал хүүхэд чинь том төрөх боломжтой. Хүүхэд чинь том төрнө гэдэг чинь өөрөө төрөлхийн диабетник буюу чихрийн шижин нэг сахарын өвчтөй хүүхэд төрөх магадaltaй. Манай эсвэл эрсдэлтэй тий. Тийм эрсдэлтэй шүү дээ төрөхөж гэсэн эрсдэлтэй. Мөн чихрийн шижинтэй одоо жирэмсэлт бол хүүхэд нь бас амьгүй болох магадaltaй байхгүй нөгөө нэг сахар чинь хэлбэлзээд байвал тэгэхээр энэ хугацаанд жирэмсний хяналтаа бол нарийн хэлэх хэрэгтэй. Тэгэхээр манай улсын эмнэлгүүд бас сахарын шинжилгээг зөвлөдөггүй тий. Одоо заавал сахараа 27 хоногт үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөдгөө. Хувийн эмнэлгүүд бол энэ дээр арай харьцангуй гайгүй ханддаг учраас яг сахарын ачаалттай шинжилгээг нь бол жирэмсэн үед авдаг байхгүй. Тэгэхээр хэрвээ энэ яриаг маань сонсож байгаа жирэмслэхээр бэлдсэн, жирэмсэлсэн эмэгтэйчүүд байвал заавал жирэмсэн үедээ сахарын шинжилгээ өгөөрэй. Тэгээд одоо сахараа яг тогтмол барихгүй бол хүүхдэд маань ч гэсэн муу нөлөөлтөй явах нэ гэдгийг сайн ойлгоорой. За үүнээс гадна бол бөөрийн, шээсний шинжилгээнүүдийг жирэмслэхээс өмнө өгөх хэрэгтэй. Шүдээ бол бас үзүүлэх хэрэгтэй. Шүдний орхоо байна уугүй юу гэдэг ингээд урьдчилж бэлтжиж жирэмслэх юм бол бид нар илүү амар. За мөн PCR-ын шинжилгээ, торчин шинжилгээг бол жирэмслэхээс өмнө өгөх хэрэгтэй. Яа тэгэхээр торчин одоо шинжилгээн дээр вирустэй гарлаа гэхэд нөгөө амжилтгүй жирэмсэн болох магадaltaй байдаг байхгүй. Тэгэхээр зарим эмэгтэйчүүд жирэмсэлжээд ингээд амьгүй болчлоо, эсвэл зул болчлаа гэд
юм тэрнийхээ дараа ингээд шинжилгээ өнгө тоочтой гэдгийг мэддэг. Ааха. Тэгээд ингээд тэрнээс өмнө эрсдлээс нь өмнө хэрвээ ямар нэгэн одоо өвчтөй байвал эмчлүүлсэн байвал хүүхдээ аюулгүй эрүүл одоо жирэмслэгийн суурийг тавьж байна гэсэн. Тэгэхээр эдгээр зүйлсийг сүүчүүд маань сайн анхаараарай. Зүгээр ингээд cervical position, cervical mix-гаас гадна ийм шинжилгээнүүд өгж байгаад ингээд жирэмслэх юм бол эмэгтэйчүүд ч маань одоо жирэмсэн хүүхдээ урагтмаа ч гэсэн илүү аюул эрсдэл нь багасаад ирнэ гэсэн. Ааха. Тэгээд ямар ч тохиолдолд ер нь яоттой перинатал авах хэрэгтэй юм байна. Тий. За тэгээд жирэмслийн тухай бас нэг жоохон юм ярьчээ. Жирэмслээд одоо овуляца ингээд энийгээ бүгднийг үзэж байгаа жирэмсэлсэн хүн байлаа гэхэд жирэмссэн овуляца өгснөөс хойш 10 хоногийн дараа ер нь хамгийн анхны мэдрэг жирэмсний тестэн дээр 2 дахь зураас гарч ирдэг, маш бүдэг. Энэ бол сарын тэмдэг ирэхээс өмнө гэсэн үг шүү дээ, тий. Овуляца өгснөөс 14-өөс 16 хоногийн дараа сарын тэмдэг ирдэг. За тэгвэл 10 хоногийн дараа нь болохоор анхны ийм бүдэг зураас харагддаг гэсэн. Энэ бүдэг зураас бол HCG гэдэг жирэмсний гормон ялгарч эхэлж байна гэсэн. Тэгэхээр энэ гормон бол 72 цагийн дотор дахиж нэг дахин ихсэх ёстой байдаг. Хэвийн жирэмслэлтийн үед. Одоо умаа хаанаа зөв сууршаад ингээд цусан хангамжаа аваад ихэнгүүт энэ бол 72 цагийн тутамд нэг дахин нэмэгдэх ёстой гэсэн. За хүн болгоны HCG гормон өөр гэсэн ч гэсэн 72 цаг буюу одоо 2 удаагийн ингээд нэг 6 хоногийн дараа гэхэд анх үзсэн зурааснаас чинь нэлээд тод болохгүй болвол ерөнхийдөө амжилтгүйс жирэмсэн болж байна гэж бодож болно. За тэгэнгүүт тэр үед угаасаа сарын тэмдэг ирэх болсон байдаг ш тийм ээ. Одоо 10 хоногийн өмнө анхны зураасаа мэдсэн 16 дахь хоног дээр угаасаа сарын тэмдэг ирнэ гэж байна ш та хамгийн ойролцоо гэхэд тэр үед ингээд тодорхойгүй байвал зүгээр сарын тэмдэг ирж байгаа юм шигээр юм ирж байгаа. Тийм өөрөө гарчин. Тэгэхээр зарим хүүхнүүд сарын тэмдгийн өрхийн өмнө угаасаа жирэмсний тест 2 зураастай гардыг штэ гэж ярьдаг. Тэр бол ямар ч шинжлэх ухааны үнэлэлгүй 2 зураастай гарах боломжгүй. Ерөөсөө жирэмсчээд савнд чинь тогтоогүй л гарчиж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ олон дахин давтагдчихвэл биэнд чинь ямар нэг юм болохгүй байна гэсэн үг тийм ээ. Прогестерон даавар чинь ихсгүй байгаа мó аль эсвэл одоо тоочны шинжилгээний ямар нэгэн вирус нэм бактерийн үргэлжлэлтэй байгаа мó ямар нэгэн байдлаар биеийн чинь амжилттай болохгүй ингээ гараад байна. Энэ олон давтагдаад сарын тэмдэг ирэх болгоны өмнө 2 зураас гараад ингээд байвал тат байна гэсэн үг байхгүй юу? Энийг англиар бол chemical pregnancy гэж нэрлэж байгаа тийм. За ингээд амжилттай болсон бол ерөөсө 72 цагийн тутамд ингээд ихсээд байна. За ингэж ихсэж тодроод яваад нь тийм. Тийм тест нь тодроод байна. За тест нь тодорхоор бол амжилттай жирэмсэн болсон гэж ганцхан уншиж болохгүй. Энийг заавал эхо уншилгоотой үзэх ёстой. Одоо нөгөө нэг 5 дахь 7 хоног 6 дахь 7 хоногоос эхлээд эхогоор бол харагдана. Үгүй бол 7 дахь 7 хоног руу орсон ирнээсээ сав руу орж ирээгүй байна гэж эмчнэр хэлдэг. Тэгэх юм бол савны гадуурх жирэмслэлт байх магадлалтай учраас яг ингээл 2 зураас харагдсан бол эмчийн хяналт руу шууд очиход зүгээр эхлээд үзүүлэлээ сав руу орж ирээгүй байна. Гэхдээ нэг 7 хоногийн дараа тэр чинь савн дээр заавал харагдах хэрэгтэй байхгүй. Хэрвээ харагдахгүй байвал өөр газар бэхлэгдсэн. Одоо үрийн сувгийн хоолойд бэхлэгдсэн ингээд томроод байна шүү дээ тэр чинь. Томорж байгаад задарна. Тийм аюултай дотроод цусалдаад одоо эмэгтэйчүүд нас барах ч аюултай байхгүй. Тийм болохоор 2 зураасаа харцсан жирэмсэлсэн байвал эртэн очиод үзүүлэх хэрэгтэй шүү. Тэгээ эмчийнхаа хяналттай байна гэсэн үг. За өөр асуух зүйл байна уу? Сонирхолтой байв уу? Ойлгомжгүй зүйл байв уу? Өстэй сонирхолтой байлаа. Ер нь бол нэлээд сайн ойлголоо. Би ч нөгөө нэг ковидын дараах билүү биш яг нөгөө бид нарыг ковидын үед л юм байна. Нөгөө дархлаажуулаад нөгөө вакцин хийж явах үед нэг юм өксөлтгүй бас биш юм а. Тэр чинь юм амжилтгүй жирэмслэлт болсон юм бэлээ. Над дээр яг нэг тийм юм тохиолдсон. Тийм тэр бол тэгэл би нөгөө эмэгтэйчүүдийн эмч таньдаг эмэгтэйчүүдээс эмчээс асуусан чинь бидний ч юм там гарчнаа санаа зовлтгоо тэгж амар цэвэрлүүлж тийг тусман гэд нөгөө нэг савны ханд нэмгэржээдэг учраас зүгээр хүлээчих гэдсэн. Тэгээ би дараа нь
нэрэл биений амтай хамт тэгээ гараад яхад харуулсан чинь яг зүгээр цэв цэвэрхэн байна санаа зовлтгүй гэж тэгжсэн байхгүй юу. Гэтэ тэрнээс өмнө болохоор ингээд айгүй удаан ингээд доошоо бор юм гарч яваад би тэгэд юм ирэхэд дандаа гээл тэгэхээр ирэхгүй тэгсэр ингээд бор юм гараад яваад байсан. Тэгээд үзүүлсэн чинь жирэмсэн юм шиг байна. Гэтэ чи нөгөө нэг хэгэгээд нэг юу гэдэг чинь шинжилгээ тэр чи юу гэдэг юм бол Цэсний HSG гормон баггүй. тийм тэрийг ингээд өгөөдхөө 24 цагийн дотор 2 удаа өг гэсэн чинь минийх эхлээд ингээд 800 хитгээд өндөр байснаа 24 цагийн дараа шууд 500 хит рүү бууцаахгүй. Тэгсэн чинь тэрийг харангуудаа өө наад ч угаасаа амжилтгүй болж байгаа юм. Биний чимтэй хамт гарчнаа гэдэг нэрээ тэгэл гарчдсан юм бил. Тэгээ буурчин гэдэг чинь бол угаасаа амжилтгүй болж байгаа гэсэн. Хэрвээ үнэхээр амжилттай жимсчүүл тэр чинь 24 цагийн дотор ямар нэгэн байдлаар ихсэн 48 цаг 72 цагийн дотор бүр даблдаж ихсэх хэрэгтэй байхгүй 800 байсан бол чиний 2 хоногийн дараа тэр чинь 1600 болсон байх хэрэгтэй гэсэн үг байхгүй ойролцоогоор. Тийм байна харин. Тэгэл би багассан бахаар ингээд багтгийн болоо ихсгийн болоо гэж мэдгүй гойд тэгэл нөгөө нэг таньдаг эмчтэр аваачаад үзсэн ч өө багтсан байна ч амжилтгүй байгаа юм байна уу вакцинаас ч илүү юунаас ч илүү болсон байхаа гэдэг тухайн үед надад бол намайг тайвшруулах гэж хэлсэн байх л да би бол баг өөр гэж жирэмсэн болсноо ч мэдээгүй тэгээ явж исэн болохоор нэг санаач ороогүй тэгэл тэгсэн чинь харин тэг нөхөр хэлсэн чинь за ойлголоо зүгээр гэд тэгэл тэгсэн чинь нөгөө эмч маань зүгээрээ хүлээж биений эмч ирэх болж байгаа юм гэдэг. Одоо 11 сарын хэдэнд ирнэ гэдэг. За тэгвэл тэрнтэй чи хамт гарчнаа санаа зовлтгоор нь ирснийхаа дараа нэг явахад харуулчаарай гэд. Тэгэл гарцсан. Тийм одоо зүгээр амжилтгүй зэрэмсэн болдог хямрах хэрэггүй яа. Тэгэхээр анхнаасаа чанаргүй өндгийн одоо 90 бэлгийн хоёр айл нэгэнтэй чанаргүй байсан тохиолдолд бас ингээ гадагшилчиж болно. Тэгэхээр 2 зураас харагдаад тэгэл гарчлаа гэдэг амар хямрах хэрэггүй байхгүй. Бусад одоо бүх юм үзүүлсэн шүү дээ тий. Торчин шинжилгээ өглөө, PCR өглөө ямар ч өвчнгүй байлаа тий. Бамбаан зүгээрээ, сахарын зүгээрээ тэгээд ингээ гарчиж байгаа болвол зүгээр ягаад тэгэхээр сар болгон одоо өндгөн нис одоо амжилттай эрүүл ингээ боловсрно гэж байхгүй хүний биед бүх сар тийм байдаг бол яг оргил одоо нөгөө жирэмслэх насн дээр ихэвчлэн өндгийс нийв ирүүл ингээ сар болгон тийм амжилттай жирэмслэхэд угаасаа хүний бие бэлэн байдаг байхгүй одоо нөгөө 20 настай үеуд дээ шүү дээ тэр үеуд бол сар болгон юм амжилттай жирэмслэх болготой чанартай өндгийс гарна хөгшрөх тусам сар болгон тийм чанартай өндгийс гарахгүй гэсэн үг байхгүй тэгэхээр анхаасаа чанаргүй өндгөөс 90 бэлгийн эрэгтэй хүнээс ч гэсэн хамаарна шүү дээ тий. Нийлцэн байх юм бол ингээд амжилтгүй жимс болоод гарчна. Энэ бол байгалийн шалгараараа гарч байгаа болохоор энд бол хямрах хэрэггүй шүү бүсгүүчүүдээ. За жирэмсэн болоход нэрээ ямар шуухан зүйлс өөж идэж одоо нэг өндгөөсийг дэмждэг тухай нэг хальт ярьчих. Мэдээч шиг D витамин уух хэрэгтэй. За перинтала бол өмнө ууж явах хэрэгтэй. Фолийн хүчлийг уух хэрэгтэй. За фолийн хүчлийг бол нөгөө шингээж чадахгүй эмэгтэйчүүд задлж чадахгүй эмэгтэйчүүд гэж байдаг учраас метил фоли хэлбэрээр угаарай гэж сүүлийн үед маш их ярьж байгаа. Тэгээд яг нэг задлж ингээ шингээж чаддаг гэсэн мэдэхгүй юм чинь метил фоли хэлбэрээр анхнаасаа уучвал зүгээрээ гэсэн. За омега 3 бас хэрэглэх хэрэгтэй. Омега 3 бол хүүхдийн тархины хөгжилд маш нөлөөтэй. Фолийн хүчил бол өндөн эс гэхээсээ илүү жирэмсчин бол хүүхдийн одоо нөгөөний нуруу нухсны гажгаас сэргийлсэн байдаг. За өндгийн эс талаасаа юу өөх вэ? Самны хан зориулах талаасаа юу өөх вэ гэхээр за энэ бол ер нь гадныхан ярьж байгаа шүү. Яг би юм шиг учраас ингэж нөгөө сайн яг зөвлөхгүй байгаа. Тэгээ савны хааныг бол Е витамин зузааруулдаг гэдэг юм байлээ. Е витаминыг нэг 500 та ч юм бага ийм тунтаагаар уудаг. За энэ нөгөө нэг юугаа өндгөн эсээ одоо ингээд сайн чанартай гаргахын тулд инисотол гэдэг ийм бэлтгэлийг бас сүүлийн үед нэлээд зөвлөж байгаа. Инисотол бол өндгөн эс ялгархад одоо хэвийн хэмжээнд ялгархад сарын тэмдэг товчруулахад маш их нөлөөтэй гэдэг. Миоинисотол зүгээр инисотол гэдэг ийм холимог бүтээгдэхүүнүүдийг сүүлийн үед маш их ярьж байгаа. За нөхөртөө болохоор нөгөө QR өгж явах хэрэгтэйгээ бас тэгдэм билээ. Тийм QR
тэрийг бол айгүй чухал. Одоо эмэгтэйчүүд ч гэсэн чанартай өндөн ис ялгархын тулд QRV-г уух хэрэгтэй. Тэрийг бол ubiquinol гэдэг лөө COQRO гэдэг юм байгаа шүү дээ. Консев QR гэдэг тий. Ubiquinol Актив гэдэг хэлбэр тий. нь актив Ubiquinol хэлбэр нь тий. болохоор ubiquinol. Энийг бол эртний эмэгтэй хоёулаа уух юм бол чанартай одоо өндгөн эс ирбэлис ялгарнаа гэж зөвлөж байгаа шүү. За иймэрхүү байна. Тэгээд асуух зүйл байвал комментээр үлдээгээрэй. Бид нар яг номтойгоо холбоотой зүйлийг хариулж чаднаа гэвэл Q&A гэдэг тусдаа видео болгоод оруулъя. Хэрвээ цөөхөн асуулт байвал дор тухайд нь хариулж чадах зүйл байвал хариулнаа. За сонирхолтой За байлаа. баяртай. Баярлалаа. Баяртай. За баяртай. За.